соёл ертөнцөд оршихын тулд амьдрах учиртай. Монгол улсын урлагийн гавьяа зөвтгөлтөн Балчин жавын долгио. Сайн байцгаана уу хүмүүс ихтэй. Соёл кафе нэвтрүүлгийн ээлж дугаар Corporate Convention Center-ийн Chairman ресторанаас эхлэхэд бэлэн болоод байна. Энэ бол хамгийн тогт тухтай орчин. Миний хувьд одоо энэ кафед нэвтрүүлгээ хийсээр бодож байна. Өнөөдрийн манай зочноор манай Соёл кафегийн байнгын үйлчлүүлэгч Отгонбаяр хүрэлцэн ирээд байна. Битэр өнөөдөр одоо манай байнгын үйлчлүүлэгч гэдэг утгаар яриагаа үргэлжлүүлнэ гэж бодож байна. За яриагаа эхлэхээс өмнө хоёулаа манай кофегаар дайлна, цайгаар дайлна. Ахын цай очи. Энэ одоо сүти сүгэн зүгээр хараач. За манай байнгын үйлчлүүлэгч Отгонбаяр сайхан номерч байна. Сайхан. За сая сонгуульд ороод яасан тэгээд ямар дүн гарав? Ер нь орон нутгийн сонгуульд орлоо. Тэгээд би 12 онд бол бас орж ирсэн байна. Тэгээд энэ 16 оны үед бол би өөрийнхөө яг төрж өссөн газраас орсон. Энүүгээр л онцлогтой. Тэгээд одоо миний бодол хүсэл юм байна. Одоо нэг төрж өссөн нутагтай ч гэдэг юм уу тийм ээ. Тоглож өссөн газараа нэг хөгжүүлэх юмсан. Тэнд нэг гар бие орсон. Янзлаад 19 1920 кабинет одоо Каминат гэдэг байлаа шүү дээ. Ажилчнаар. Би наад санаа гэж өнөөдөр хоёлаар нь одоо зодооны дараа гараа савлдгүй гэж нэг үг байдаг. Тэгтээ яг хуу бас дүгнээд ярихад бас сонирн байж магадгүй манай үзэгч болно. Би бас тэгж боддгийг өнөөдрийн орон нутаг хамгийн одоо доод нэгж гэж ярил л да. Сум дүүрэг, хотоор бол дүүрэг те хороо сонгуул ерөнхийдөө яг манайх нэг тийм улс төрийн соёл гэж байна шүү дээ. Тэр талаараа бол ингээд саяны сонгуул бол бас жоохон хэцүү л байх шиг байна тийм ээ. Энэ юутай холбоотой гэхэлэр нэг тийм иргэний нийгмийн итгэх гэж их дутагдаад байгаа юм болоо гэж би хардаа үзээд байгаа. Тэгээд өөрөө ч нэрэд байгаа тэр би одоо төрж өссөн газар нутагтаа нэрээ дэвшүүлээд ингээд явна гэдэг надад бас их миний одоо бодол санаатай их нийцтэй. Би өнөөдөр бас би одоо микрд 74 оноос хойш амьдарч байна. Сансар микр одоо микр гэдэг нэрийг одоо эд нэрлдэг хүн хооруулж байна тийм ээ. Уг нь бол микр гэдэг нэртэй гэж. Энэ дош энэ бас миний залуунаас би бол 40 мянган хүүхэд тийм ээ. Баг тойрог дотор. Миний одоо төрсөн нутаг Монголын эх орон Улаанбаатарт 40 мянган одоо тэгэл цаашлуул ингээл. Тэгэхээр би бас ингэж боддгийг манайхан өнөөдөр тэр яг тэр тухайн дүүрэг тэр одоо оршин суугчдын ерөөхдөө бие бинийгээ таньж мэдэх болсон тэр орчноос өнөөдөр дэвшдэг байх хэвээр. Тэгэхгүй л одоо хин чи хаанхын хин чи нэг нөхөр ирээд тэр нам замаас нь томилогдоод ирсэн. Тэгээд нэг олон юм яриад тэнд одоо ярихгүй юм яриад мэдхгүй юм яриад юу болгон дэр тийм биш л дээ одоо тойрог болгон дэр. Тэгвэл би бас боддгийг одоо жишээлбэл микрийн хүн дэвшиж явах хэрэгтэй. Тэр хүн тэр орчинд өсөж төрөлсөн яг үндсэн хуулиар одоо хаанч яаж амьдарч одоо улс төрийн үйл ажиллагаа явуулж болно гэсэн юм байдаг л баг. Тэгвэл ер нь бол энэ манайхан нэг юм Скандинави орнуудын жишээлбэл тийм дэвшилтд уламжил ясууд байна шүү дээ. Яг тэр хавийнхаа одоо би энэ нутаг энэ орон нутгаас би дэвшнэ. Би энэ хавийнхаа хүмүүстэй ярьж чаднаа. Эднэрийнхээ дунд үйл ажиллагаа явуул. Бид нар бүгдээрээ хотлолноор энэ дүүрэг байраараа ярьж иж энэ асуудлыг шийддэг болё гэсэн ийм соёл руу явах хэрэгтэй гэж би. Тэгээ манай ярилцлага тийм асуулт хариулт биш харилцан ярьдаг учраас би их олон юм яриад байгаа. Тэгэхээр энэ зорилгыг бол манай Отгонбаяр бол бас их дээдлж явдаг би мэдтий. Тэгээ сая одоо хэр зэрэг энэ тийм саяны миний ярьсантай нийцэж тийм сонгуул явах гэх юм бол. Ер нь яг одоо чинь тэр
хороондоо ч юм уу тийм ээ дүүрэгтэй хинч танихгүй хиндэж танигдаагүй тийм хүмүүс гарч ирээд байгаа юм гэсэндээ энэ бол намын одоо намд сонгоод байна гэсэн хүмүүс. Манай сонгосоод мөнгөөр сонгож. Заавал янз бүрийн юм яаж байна. Тэгээд бидний яг зорилго болохоор юу гэхээр миний зорилго бол үнэхээр яг одоо ингээ хараад байхад 30 жил 40 жилийн өмнө байсан хороол яг хിവэрэл байх. Энд том байшингууд баригдчихээн тийм ээ. Тэгээд тэр жишээ нь одоо гэтэл одоо Улаанбаатар маань сая гараад явчихлаа хүн амаа. За мегасити гэдэг ингээд том 500 мянгаар ойртлоо. Тэгэхээр манайх ч 3 сая хүнтэй. Тэрнээс сая 500 гавтаа 400 км газар нутагтай. Зөнөө эзгүүрээд байна нутаг орн. Тэгээ мал хөнгүү бол одоо хөдөө орнуудыг эзгүүрч нэг зөндөө тэгэхээр бүх л 10 одоо дунд сургууль төгссөн хүүхдүүд бүгд энэ дээрээ дээд сургууль сурч байна. Энд дээр үлдэж байна. Буцаж явж байгаа хүн алга тийм ээ. За энэ байдлыг ингээд хараад байхаар яг хуу гэтэл яагаад тэр хүмүүс хөдөө орн нутгаа төрсөн нутгаа хөгжүүлж болдгийг сумаа одоо хот хөдөөгийн ялгааг ярилгаад тийм ээ сумаа бага аймгийн төвөө хөгжүүлээд үнэхээр гоё тогтох юм байгаа шүү дээ. Ийм том сайхан нутаг дэвсгэртэй. Манайхан энэ дотор бас нэг ийм мэдээж хүн болгон өөрийн одоо бодол санаатай байлгүй яах. Олон бид нар энэ бөөгнөж явах тусмаа сайн гэсэн яриатай улсууд бас байгаа юм. Нөгөө зах зээл гэдэг утгаар. Тэр ч бас тийм ч байдаг байж магадгүй. Тэгэхдээ ер нь бол ингээд нэг юм Монгол улс орн маань энэ том нутаг дэвсгэр дээр бас тэр сайхан хөдөө орн нутгаа хаяал ингээд наашаа энэ дээр шамбаарлаа шаваал энийг л одоо нэг жоохон өөрөөр шийдэлгэр орн нутгаа цэцэглүүлж одоо энэ төсвийн өгдөг болчихлоо шүү дээ. Яг одоо скепсис маягаар ярил за бүгд тийм биш л дээ. Гэхдээ нэг тулгаа хийж байгаа нэг ханах байлгүй. Тэгээд сум орн нутгаа өөдөн татах байлгүй дээ. Тэгжээтэл одоо зам харгуун сайжраад гэрэлгээгээ ороод нөгөө хотод байдаг бүх соёл одоо нийгмийн тав тухтай амьдралын бүх нөхцөл байдлыг бий болгохын төлөө одоо энэ орон нутагт байгаа тийм ээ тэндээ дэвшээд одоо тэндээ амьдралаа цэцгэлүүлээд тэрнтэй адилхан би бас боддгийг хотын монголчууд бид нар бас яг тийм л байх шүү дээ яг л аймаг төв орон нутгаас ингэж мундаг одоо тийм нэлээд популист маягийн юмнаас үйл үед их ноёрхоод байна тийм хотыг болохоор биш болоо явчихад байдаг. Тэгэхээр энийг бол би бол их өөрөөр яриад байгаа бол их зөв гэж бодож байна. Жишээ нь Оросын албаны улсад одоо алс тарнд Сибирь хөнгөө болж бүр тосгонд нэг айл үлдсэн. Тэгээд одоо хятад ороосоо хятад ороод ногоогоо тариад одоо тэнд чинь эхнэр аваа. Тэгээд одоо Оросын албаны улсын засгийн газар одоо ерөнхийдөө Путин ямар аргамж авч ирэхээр алс тарнд яв хүмүүс очих юм бол тэнд нэг газар өнгөө. Одоо тийм боломж болгоно одоо сэтгэлэг болгоно тийм ээ ямар тусламж болгоно гэж одоо хүмүүс өөрөөлж байна. Тэгэхээр яг тэгэхээр тэр улс Сибирь шиг баялагтай газар одоо дэлхийд ховор тэр хин эзэмшиг гэдэг дээр мөн Монгол ч гэсэн ялгаа байхгүй одоо ихтэй хүн хонь хариулаад явчихсан чинь Монгол тэгэхээр монголчууд нь одоо ингээд ирээд ингээд тэгэхээр яг энэ хот хөдөөгийн ялгаа гаргах гэж байгаа биш. Гэтэл би хөдөө очиход хинч байхгүй. Би одоо ховдын зэрэг сумд очие одоо хаан завханд очие баян үлгэд очие нэг би орон нутагт аймагт нэр дэвшээ намайг хинч одоо энэ би танихгүй мэдгүй би тэрнийхээ хөргөнийг сонгочих танихгүй гэсэн тэрний дүүг сонгочих энэ манай нутгийн тэрний тэр гинлээ тэрийг л сонгоё тэгж л ярьдаг тэрнтэй л адилхан шүү дээ гэтэл хотод бол бид нэр хинээч ялгалгүй сонгоцол явдаг ерөөсөө тэгэл ингээл тэгээд бодоод байхаар бид нар ч нэг хотын ч төрсөн нутаггүй юм шиг. Тэгээ миний төрсөн нутаг гэхээр Улаанбаатар л. Улаанбаатарын хаан төрсөн аль дүүрэгт нь аль одоо Орионд нь тийм ээ аль одоо Мекрик юм уу 19-ийнх юм уу Нэхэндийн шарийнх юм уу эсвэл одоо 5 шар энэ төргээд одоо зөндөө газар ш толгойт молгоот тэгэл бид нар тийм байхгүй. Энэ бол одоо хотын гэдэг ганцхан нэрэл. Гоё үнс нь олдогдсон нөгөө тэгж ярихлаар
Гүчи хот өдөөгөр нь ялгаад нэг юм сонин мангар яриад байдیں۔ Би боддгийг хотын соёл гэдэг ойлголт бол зөвхөн Улаанбаатар хамрагдах асуудал биш. Энэ бол одоо цэцэрлэг хот ч байдаг юм, 10 ахир ч байдаг юм, мөрөн байд юм уу те. Хот суурин газар бол. Бидний энэ хот суурин газруудаа бас гоё болох хэрэгтэй шүү дээ. Бас тэнд чинь ялгаагүй л хот болж байгаа тийм ээ. Тэгээ энднийх олон талын одоо асуудлууд байдаг л багтал та статус гэл тийм ээ, жишээлбэл хотын иргэн гэж өнөөдөр хэнийг хэлэх юм бэ? Юу хэлэх юм? За тэр би зүгээр ингээд муухар яриагаараа ингэж ойлгодог. Жишээлбэл 22-ын товчооч гэдэг юм, Баянзүрхийн товчоогоор орж ирэл энд суурьшил бол яг тэр хотын дүр тэр ёсоор амьдраа гэдэг шиг. Тэгээд нөгөө өөрийн удирдах ёс гэдэг өнөөдөр бас их чухал юм аа тийм. Одоо Скандинавын орнд миний хүүхдүүд Шведэд байдаг л да, тэгэл ярьдгийг. Гэхдээ тэнд ерөөсөө ингээд нэг тосхон байлаа гэхэд гэхдээ тэр бивиндээ тэр мундаг одоо халамжууд тэтгэл гэж наацхан дээ. Тэгээд тэр их яг тэр одоо их орно айгүй хайрладаг дээ тэр чинь. Одоо би бол дандаа юу 40 мянгата дандаа дээдлж магтаж явдаг. Би тэнд өссөн. Би өөрөө тэнд төрийг очиж төрөөгөө би тэнд унсан. Тэнд очиж энэ бол миний их орн. Энэ бол миний үндэс нь. Тэгэл ярихлаар бас ингээл нэг тийм заримдаа нэг юм жоохон боловсролын энэ төр усуд бол буруугаар тайлбарлаад байна чинь. Тэгэхээр энд бол ерөөсө буруу юм байхгүй юм байна. Энд бол тэр байтхаагаар орцоорч хүртэл ярьж иж болох хэрэгтэй. Тэ? Өнөөдөр нэг орцод ингээд амьдарч байгаа гэхэд хуучин цагт чинь бид нар чинь орцоороо бие бинийгээ бүгдийг мэддэг тий. Хоорондоо айгүй найрсаг. Одоо бол хажуудлын 3 4 айл байх 3 айл нь хэнийг чинь бөөмөдтэй гэл хэрүүл задаа янз бүрийн болуулдаг айл хаалгаад өгччихэл сууж лээдэг тий. Нэг юм юмнууд байна. Тэгэхээр энэ бол нөгөө нэг цаад улс төрийн тогтолцооноос ахуулаад соёл, ахуйн соёл энэ бүх юм чинь ингээд хоорондоо уялдаатай учраас өнөөдөр гажаад тий. Тэгэхээр би юу сонирхоод гэхээр за яг өөрөө чинь саяны дэвшсэн тойрог дээр хэдэн хүнээс одоо хэдэн хувь нь тийм яг тэр нутгийн бус улсууд байх гэдэг сонирхолтой байна л да. Ерөнхийдөө бол миний нэгдсэн хооронд яг 5 хүн нэгдсэн л дээ. Тэгээд яг бас тэр хангалттай холбоотой хүмүүс байна. За тэгтээ гол юм нь юу гэхээр юм л дээ. Нутгийн өөрөө өөрсдөөс тодорхой хэмжээгээр ингээд бодгоо дүүргийн эрдэнэ төлөөлөгчдийн хувьд одоо чинь 30 хүнтэй 35 хүнтэй байлж байна. Надад нэг хүн ингэж хэлэхгүй юу? Хурал болоход гаднаас машинтай давхиж ирээд орчоод яваад өгдөг. Өөр дүүрэгт амьддаг тэр төлөөлөгч. Тэгээд яг уу гэтэл их хурл нэг өндөө хуулиулаад хууль батлаад тийм ээ. Нийслэл одоо дүүрэгт нэгтгэж намцахад байгаа юм шиг. Тэгэхээр энэ чинь тэгээд ерөнхийдөө аль ч нам байлаа гэж бодсон яг их орон тийм арт түмээ гэхээр нэгтгэдэг юм нэг юм гэж. Тэгэхгүй ингээд намаар ингээд намцахад яг хуваачаар чинь намынхаа л юм. Хичнээн гоё болоо гэсэн намын тэр хайцнаас авахгүй л дээ. Бид нэг ингэж хийж байна чи нэг л таг гэж. Яг юм аа. Тэгэхээр ерөнхийдөө яг хүн өөрийнхөө хороонд нь амьдардаг хүн л хорооныхоо зүйл. Тийм ээ энд үнэхээр ховор байхгүй юм уу камер байхгүй юм энд одоо дандаа алтраад байдгийг гэдэг тийм амьддаг хүн мэднэтэй. Тэгэхгүй өөр дүүргээс машинууд авах зэрэг дүүргийн одоо нэгдлийн төлөвч дөрвөлтийн оролтын сууцаад машинаа тавих явуулаад тэр хүн юу болох юу мэдгүй яг тэр одоо чинь хорооныхаа асуудлыг шийдэх гэдэг ингээд бодохоор бидний одоо миний бодсон зүйл яг л тэр хороонд нь амьддаг. Зовлон жаргалын мэддэг. Дунд нь ингээл одоо тоггүй. Одоо хог ногоорсон бол хог ногоорсон тэр газар л амьдэрдэг. Тэр хүн ойлгоод энэ хог цэвэрлэх юмсан. Энийг нь янзлахсан тэгээд шийдчих болов гэж шийдэхин явах болов бодож байгаа юм. Тий, одоо энэ соёл бол хөгжиж байгаа. Тэгтээ их удаашралтай байгаа. Ер нь бол саяны одоо сонгуулиар яг өдөө орон нутаг сум багт бол ингээд нэг сумын засаг дарагч нөлөө бүхийн нөхөр ингээд бүх амаатан садан одоо найз нөхдөд хойруулаад яачнаа гэд
Тэр чинь нэг бодлын бас ажил урагшлах юм биш юм уу? Тэ? Өдөрөө мэддэг. Өдөрөө л тэр сум дөрөвт нэгийг таарч байгаа шүү дээ. Сум багда. Манайх ч гэсэн ер нь ингээл микрод одоо ингээл тэр хавийнхан ерөөхдөө мэднэ. Энд бол нэг тийм хүмүүс амьдардаг. Өвөө нь тийм хүн байсан, аав нь тийм ч гэдэг юм. Тэгээд энэ шиг ингээд нэг юм яриад одоо газар нутаг гэдэг үедэл нэг нөхөр өөрөө шилдэг нэг машинтай орж ирээд нэг шөнө газар ухаал байшин бариад хаалхын хин чин бүү нэг арын хаалгаар нэг мөнгөтэй баян нөхөр одоо шинэ Монгол ирэл нөхөө хаал байшин барьчихдаг. Гараж байхгүй, тойрдог явгууны замч байхгүй, мод төглж байхгүй. Тэгээд аваачаа тэрнийг нэх мөх хүнтэй яваар түрээслэл. Одоо түрээслэх эсвэл зардаг ч юм уу. Тэрнийг авч чаддаг ч юм байхгүй тий. Нэг юм маш самбараагүй юм ингээд байдаг. Энэ хотын үеийн удирдлагууд энэний одоо янзлах гэж оролддог л байх л та. Тэгэхээр ерөөсөө нэг тэр нэг гавьтай юм хийж байгаа нь ерөөсөө харагддаг. Зүгээр яг тэр харагдахгүй байгаа нь яг тэр газар нутагт тэр нь яг харагддаг байхгүй. Цонхоор л харагддаг байхгүй тийм ээ. Тэгэл энийг л одоо би нөгөө өөрөө чинь манай байнгын үйлчлэгчид юу болов яав гэж сонирхоод сая урьж авцраад яриад суугаад байгаа байхгүй. Манай Отгонбаяр байна урлагт их илэгтэй, сонирхолтой. За сүүлийн үед энэ телевизүүдээр нэгэн дуу их мандан бадарж байна. Эх орон гэдэг дуу. Ганзар гэдэг залууд болж байна. Манай үзэгч олон сонирхолтой энэ дууг манай Отгонбаяр аюугийн зохиос энэ дууны төвхөс жоохон яриач бас манайхан тэр болгон мэдэхгүй байгаа. Энэ дуу хин зохиос юм бол гэдгийг би бас мэдүүлье гэж өнөөдөр өөрөө орж авчирсан юм байна. Энэ дуу их орон гэдэг 80 хэд он зохиосон санагдаад. Би өөрөө хизээ зохиоснооч бараг мартсан шүү. Тийм. Тэр үеийн гармон дуурайд байгаа. Гармон дуурж байгаа нэг яг үнэхээр нэг социализм маягийн юм шиг. Яг нэг тийм яг их орон тэр үе чинь нэг их оронсог одоо их орон гэдэг байлаа шүү дээ бид нар ч одоо. Би одоо ч тийм шүү. Хүүхдүүд зохион бүслэг хийсэн ч гэсэн одоо бараг одоо их орныхоо төлөө бараг яасан ч яах вэ гэсэн тиймэрхүү л үздэг байлаа. Тэгээ яг их орон гэдэг тийм дуу зохиогоод ганцаараа гэж залуу бархуу байна жүжигчин бархуу болдоо гэдэг нэг залуу энэ гурав нийлээд нэг нюанс гэж хамтлаг байсан. За. Тэгээд бас комбинат юм уу? Үгүй энэ яг энэ танд дүүнэр л та. Тэгээд нюанс хамтлаг тэгээд энэ дуу дуулж ирсэн. За. Бараг 10 хэдэн жилийн өмнө харагдсан. Тэгээд орхицсан. Нэг өдөр сайхан ганц зэрэг уцтаад Отгонбаярхаа таны чинь хиний Отгонбаяр гэдэг лээ. Би юу яа? Та угаа хэлээч. Би таны дунд клип хийж байгаа. За. Тэгэхээр нэг баярлсан. Тэгвэл бас тоогоо клип хийгээд үн хөдөлмөр гаргаад тий. Дуулаад ингэж явж байгаа. Тэгдэг юм дөө тийм ээ. Зин зүрийн Отгонбаяр. Тэгээд амжилт өгсөн юм их баярлалаа. Гэт ингээд хүн тэгээд яасан их сайхан клип болсон байлээ. Өөрөө клип хийгээд өөрөө тоглоод дуулаад хөөргөнд болсон. Тийм миний нэр тэнд явж би ч хараад бас миний дуу гэж бодсон. Би хараад энэ нэг хурдын Отгонбаяр биш байна. Овгийнх нь өсгөө. Тэгэнгүүт би чамаа гэж бодохгүй. Манай Отгонбаяр ч бас олон дуу зохиосон. CD гаргасан байдیں۔ Хоёлоо ярианыхаа завсар энэ дуугаа нэг үзэ төр завсарлаа. Тэгээд яриагаа үргэлжлүүлээ. Эх орн. Харцны усан нурсан хайлах цаснаас яргүй дэлгэрсэн харнутгаас шувууд нуурандаа ярсан хамгийн үсгэлэнд хамгийн үсгэлэн тэмэний их ороо
сэтгэл хоногсоо нагах мөчрөн навсаа хаялсан намрын алтан тарай халиулсан надад заяасан миний их ороо шөнийн саран мөсөн дээрээ Улми дээрээ сатан бүжсэн Өнгөн болор миний нутгийн өвөө Өнөд мөнхийн миний их Долго хаялсан Зүрхний алдам салхин таасан Зүйлийн цэцэг алгалсан Зүрхний хайртай миний их Зүрхний хайртай миний их ороо Зүрхний хайртай миний их ороо Хүн соёл ертөнцид оршихын тулд амьдрах учиртай. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Балчин жавын долгио. За энэ бол ер нь бол ингээл сүүлийн үед зурагт альж сувг дээр асаасан явж байгаа шүү. Энэ бол бас их тийм үг утга нь их нийцсэн. Тэгээд нэг хөрхэн аппарат барьчаад ингээд Монгол сайхан байгалийн гайхамшиг энэ аваад тий. Тэгээ нэг жоохон тийм амгш төрүүлсэн юм хөрхэн дөө байт юм байна. Одоо
олон жил болсон байна. Тэгээд дуу гэж сонин шүү. Ингээд дахиад гараад ирдэг тий. Тэгээд энэ ташинд ганц хэрэгтэй баярлалаа бас. Хөдөлмөр гаргаа. Сэтгэл гаргаа. Үнэхээр баярлалаа. Яг төлгөн чинь барилгач хүн барьсан барилгаа ханаад бас нийт бий болсон шүү дээ. Ингээл. Одоо энэ ч хүн бас энэ хүмүүсийг бий хэмжилж одоо эрүүл болгож байгаа гэдэг баярлалтай адилхан бас. Би энэ дуу зохиолсон юм аа гэж бодохоор бас харахаар сонсохоор бас баяр санагдтыг байна шүү. За манай Ариун санаа маань юу хийж байна? Ариун санаа дүүтгээ хамт одоо мөнгө санаа гэдэг манай хоёр бага хоёлаа хөгжимч сурдаг шүү дээ. Тий. Тэгээд хоёлаа одоо хичээлдээ яваал гэж байна. Манай үзэгч олон сануулхад Ариун санаа гэдэг Монгол адээл гэдэг нэг өөрхөн одоо чинь хэддүгээр анги болж байна? Одоо 8 дугаар анги. 8 дугаар анги. 14-т. Гобой юу кларнет юу? Плейт. Плейт явж байгаа юу? Дүүн болохоор кларнет. За. Тэгээд There's a fire starting in my heart, reaching a fever pitch and it's bringing me out the dark. Finally I can see you crystal clear. Go ahead and tell me out and I'll lay your ship bare. See how I leave with every piece of you. Don't underestimate the things that I will do. зарим хүмүүс ингэдэг охиныгоо одоо ингээд хайрцаг монголчууд оруулаач тэгээч энэ төвчөнд оруулаач нэгдүгээр өөрөө жоохон дөрөв. Өөр яг нэг шилжилтийн нас нь яг би бол ойлгож байгаа тэр нэг тий. Дуу хоёр нь дуулахгүй л гэдэг нь. Ер нь гэдэг одоо хоолой өвдөрнэ би толмааргүй байна. Тэгээд нэг одоо бас хоолой өвдөрчээ тогтвол 17 мянга өөрөө би дуулмаар байна гэдэг болтол бас үлдээ гэж бодод. Тэгээ яг хөгжим бүжигтэй байгаа охин бол тэгээд одоо нэг шилжилтийн насныхаа тийм онцлогоор бас нэг яг туйлширдаг юмуд биш үү дээ. Тэгээд буцаад ороод байна. Тэгвэл ерөнхийдөө бол хаяа дуулчих хэрэгтэй. Ер нь нэг дуу байлуулаад. Ер нь яг өөрөө юм сураг хөгжмөө сураг бас нэг ноотоо мэддэг тэгээд яаж дуулахаа гэдэг бас нэг одоо тэр талаас нь мэддэг болчихоо тэгээд янз бүрийн дуу бас зүгээр бодоод байна. Ариун санаад энэ гон зэргийн дуулсан дуугаа сонирхолсон уу? Одоо үздэг болов? ерөнхийдөө яг гэхдээ юу шүү дээ. Одоо нэг чи ерөнхийдөө нэг YouTube-ээс шорт юу шагаас та. Тэгээд би бас өчигдөр би бас YouTube руу интернетээр бас нэг юм фан плот гэдэг аягүй хурц байна. За явж монголчууд нэг залуус хаваад хийдэг. Тэр тоглолтын тэр хэмжээний өөр их нэртэй захиж авчруулж ингэж тоглож байгаа. Тэрийг би бас хараад ийм хөвчөн бас тоглолоос сураас таанаас авч болох яах вэ гэж судалж үзлээ. Тэгээд яг нэр нь адилхан. Юу гэсэн манай хүмүүс зөв хэлж. Тэгээд ийм хүмүүсээр яг энэ улам илүү олон хөгжим ховор хөгжим Монголд бас тараагүй тийм хөгжимсэн тоглолцоороос гэсэн тийм бодлоо. Яг нэг төрлийн хөгжим байна. Нэг төрлийн хулс бамбук биш үү те. Тэр талаас ч бас юу байдаг ба харилцаа байдаг ба. Хаваа юу. Тийм ерөнхийдөө бол юу юм байна. Тэгээд хөгжим талаас дуугаа ч гэсэн саяхгүй байгаас би боддог. Үлээр хөгжим гэдэг юм гэсэн бол амьсгал авах. Амьсгал хуваарлахад амьсгалаа гэдэг зүг байдаг. Тэр талаас би одоо тэр үлээр хөгжим доосон. Баярлалаа. Яг тэгвэл уулзах гэсэн юм амьсгал. Тог нь өөрхөн Монгол адээл гэдэг нэг юм нэр зүйцсэн байдаг. Тэгээд тэрнийг бол монголчууд бас мэднэ, бас санаж байгаа шүү дээ. Тийм учраас
дуулжлах хэрэгтэй. Магадгүй одоо сүүлийн жинхэнэ адил шиг болоод бас Монголынхаа нэр хүндийг гаргах гэж юм билээ. Сонноос би сая дашин зүгээр одоо Ариунбаатарт тэр том одон өгөх болсон чил доогуур ингээл нэг юм баахан комментод байх юм аа. Гэхдээ би тэгээ бодлоо. Энэ Глинкагийн тэмцээн гэдэг шиг ерөөхдөө дэлхийн аврах спорт. Дэлхийн аврагыг авчихлаа. Чайковский нэрмжт дуурийн дуулаачдын тэмцээн гэдэг чинь олимп гэсэн үг. Олимпийн аврагыг авчихлаа. Муслим Магомаевын одоо дууны олон улсын А зэрэглэлийн тэмцээн одоо манай охиноогоо шүүгч байдсан шүү дээ. Би чинь арай жавхлан төгсөд очиж тэр ямар том тэмцээн болдгийг мэд. Тэр тентхийн гран приг ин авчихлаа. За тэр жижиг тэмцээн наадмуудыг болиё л да. Тэгээ Мариинский театрт өргөдөд дууч нар ажиллаж байдаг. Улаан удын театрын одоо дууч зочин дууч нар. Гэхдээ ингэж Монголын нэрийг дэлхийд суурайтуулж байгаа залууд яагаад ингэж одоо өгж болдог юм бэ? Яагаад тэр сонь юм бичээд идэм бэ тэр доор нь те. Энэ нөгөө нэг тэр Ариунбаатарын урлагийг мэдэрдэггүй, сонирхдаггүй, ач холбогдлыг ойлгодоггүй нэг ийм л улсууд бичээд идэм юм. Эсвэл захиалгаар бичээд идэм юм а те. Энийг зүгээр дашимд ярмаар санагчлаа сая Монгол адил гэснээс. Би нэг ингэж боддог ер нь бол жишээ нь одоо Майкл Джексоны зургийг аль ч улсын гудамжинд хүнд үзүүлээ. Одоо гуйлагч ч байж болно тийм ээ. Одоо эрдэнэтийн ерөнхийлөгч цэрэг хин цагдаад хийж үзүүлсэн Майкл Джексон гэл тийм. Гэтэл Монголд хэдэн хүний зургийг одоо үзүүлэхэд таних болоо. Танихгүй манай чинь элементэр ерөнхийлөгчийн зургийг энд тэнд авчид үзүүлээ хин ч мэдгүй. Яг үнэн нэг үлэхэд. Тийм ээ. Одоо Вьетнамд авчид үзүүлээ, Камбоч гэдэг юм уу, эсвэл одоо Австрали энэ нэг Аз хүн байна л. Эсвэл хятад юм уу, энэ ямар хүн бэ? Мэдгүй. Гэтэл урлаг гэдэг юм бол мундаг. Тий. Одоо Клайдерман гэдэг одоо төгөлдрөөрч хэн ч харсан мэднэ. Өө энэ хүн чинь би тань мэднэ. Тийм ээ. Хин нэг ч гэсэн. Тэгэхээр дэлхийд одоо нэрээ дуурсахад одоо чинь ингээл тэр залуу манай Монгол залуу байна. Энэ ч одоо ингээд дэлхийн мэднэ. Хаач очиад байсан урлаг ингээд өө энэ хүн мэднэ тань тийм ээ. Гэтэл манай улс төрч гэдэг юм одоо чинь зургийг үзүүлнэ шүү дээ. Одоо Сибирь тавьчаад үзүүлэхэд мэдэхгүй шүү дээ. Хэд бол Солонгос тавьчаад үзүүлээ. Тэр айкон гэж тий. Тэгээ одоо мондөг нөлөөтэй байдаг. Тэгэхээр бид дэмжмээр одоо шинэ урлагийнхаа хүмүүсийг, спортынхаа хүмүүсийг бид чинь бор зүрхээр л яваад байдаг. Ингээл өөрсдөө яваал ингээл одоо бас энэ тэмцээнд ороод төрүүлээл ингээл улс орныхоо нэрийг гаргаад явдаг. Энэ хүмүүсийг дэмждэг байгаасаа гэж би. Тэгэхээр би бол боддог л да тэр комент бичиж байгаа улсууд бол яг тэр бол одоо нийт монголчуудын үзэл бодлыг илэрхийлж байгаа юу биш л дээ. Нэлээд боловсролын төвшин жоохон доогуур тийм улсууд хөгжмийн мэдрэмж муутай энэ ач холбогдлыг тэр болгон амт шимтгийг ойлгож чадахгүй байгаа. Тэгээд би 3 сая монголчууд дотроос ийм том амжилт гаргацсан хөвгөлгүй их юм бэ энэ одоогоо л гэж яриад байгаа. Тийм учраас Монгол иргэний хувьд бол би бол одоо ингэж байгаа байхгүй. Энд холбогдуулаад би нэг дууны урлаг гэж ярьж байна л да. Одоо жишээлбэл сая өөрөө чинь нэрэнээс ингээд бодж ил монголчууд бидний одоо жишээлбэл ариун санаагийн авьяасыг бас их тахаас нэг торддог ийм систем байх хэрэгтэй. Тэгээ би өөрчилж хэлээд шүү дээ. Ингээд кларнет флейт бол сурж игээ. Сураад тэр чинь бас нэг юм өнөөдөр нөгөө нэг гадны чимээ шууганыг мэдэрдэг ийм том одоо өөрөөр хэлбэл хөгжмийн боловсрал мэдрэмжийг цар хүрээнд хэлж өгөх задрах ийм айгүй ач холбогдолтой. Тэгэхээр нөгөө нэг ариун санаа маань классик хөгжмийг мэдэрдэг, одоо бүх төрлийн хөгжмийг төвчрлөнгөө ханддаг. Би дандаа тэрнийг ярьдаг. Өнөөдөр туйлширж ерөөсөө баймаргүй байхгүй. Өнөөдөр бид нэр цөөхөл учраас хөгжмийн боловсрал асар олон талын мэдлэг боловс. За тэгж жагаад би түрүү хэлж штэ. Тэгж жагаад дахиад зорно гэдэг шиг. Тэгэхэд бол ариун санаа маань суурн
шал өөр болсон гараад ирэн тийм ээ. Тэгэхээр тэрэн дээр нь тордоод дахиад гаргах хэрэгтэй. Гадагшаа. Тий. Тэгээд хоёрдугаар гадаад ертөнцийн юмыг мэдэрчиж хүн чинь ийм үнэл сэгнэх чадвар нь өндөр байдаг тийм ээ. Өөрөөр хэлбэл гадна талд бол ийм байдаг юм байна. А Монгол бол зөвхөн явцороо дотроо ингээд ийм янз бүрийн коммент одоо юу бичээд ингээд байвал хизээч дивчихгүй нэг ийм юм болчих гээд байдаг байхгүй тийм ээ. Тийм энэ тал бодлоод ер нь монголчууд бид нэр залуу үе ялангуяа хүүхдүүдийг янз бүрийн авьяастай хүүхдүүд байна. Монгол зөндөө бүгдийг одоо сайхан дэмждэг болж байна. Гэтэл одоо чинь ингээл нэг мар уралдуулаад яаж байлдаг гэлээ тийм ээ. Нэг бүх төрүүлэл яаж одоо хичнээн ингээл ленд круизер тийм дэдүүрэн байр тэглээ тэр орон нутгийн тэглээ тэр одоо байгууллагын тэглээ гэл ингээд байдаг. Гэтэл яг ингээд одоо манай монголч янз бүрийн тэмцээнд явбал одоо төрүүлэл ирж байгаа хүмүүс энэ хүүхдүүд дараагийн тэмцээнд орох өмнө алддаг. Явж чаддгүй. Яг тэр хүүхдүүдтэй уус энэ компани одоо үнэхээр ирээдүйг Монголоо гэсэн боддог тэр хүмүүс тусалдаг байна. Хоёрдугаар бас засаг төрөөс гэсэн нэг бодлоор дэмждэг байна гэж боддог. Яг үнэ битэрийн нэрээ сууж байгаа зүгээр энэ хорилдон бол бас л нэг ийм өчигөн ч гэсэн иргэнийхээ одоо дуу хоолойг энд л сонсоосоо билээ тийм ээ. Энийг бол бодож байгаа юу бодож байгаа. Улс бодож байгаа юу бодож байгаа. Тэгвэл гэл нэг байдаг шүү дээ. Манайхан ч ингээл яг шийдвэр гаргах гэхлээр шийдвэр гардаг яг дээдлийнхэн шийдвэрлэдэг хүмүүстээр нь гачгод гараал тий өөр юм хөсөлтөл гинт ингээл нэг тоошраал ингээл ерөөсөө бүр нэг юм одоо тийм иргэний нийгэм ард түмнийхээ үгийг сонсдог юм соёл их дотмог санагдаад байна надад. Тэгэхээр битэр өнөөдрийн гол сэдв бол энэ иргэний нийгэм. Энийг Монголд одоо нэг хэсэг иргэний нийгмийг нөгөө гадуур жагсч нөгөө нэг ингэдэг юугаар төсөөлөд ойлгоцсон. Одоо эсвэл нөгөө нэг ордны гадаа буу шийдэн бариад ингээ бууддаг улсуудыг их сайн улсууд гэж ойлгоод байна. Үгүй юм эгэлж ирээ иргэн битэр сууж байгаад эн чинь бод санаа гэж байна тий. Энэ бол бид монголчууд бид Монголын ард түмний л нэг үр хөвгт. Тийм учраас энийг бол их ярьдаг байх хэрэгтэй гэж би ойлгоод байт. Тэгээ энэ дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүнүүд дээр бас их чухал байна. Одоо ялангуяа ингээл чаддаг мэддэг юм бас нэг айтайхан хийчдэг тийм мэдээлэл өгчдөг. Манай соёл кафед би бол юу болоод идэг гэхээр за яг Монгол соёлын гайхамшгуудыг бол бид нэр ерөнхийдөө гайгүй мэдээлэл аваад гадна талын ертөнцийн юм бас мэддэг баймаар байгаа. Мэдээд тэгээд тэрэн дотор зөөрлж Монгол гэдэг чинь ийм гоё гайхамшигтай байд юм шүү гэдгийг л тодруулах гэл ядаад байгаа юм шүү дээ миний хувьд бол. Тэгэхээр тэр утгаар бол одоо энэ нэгэнт бий болсон дугуйг дахиж зохиогоол араамаараа яагаал ямар шаардлага. Жишээлбэл Скандинав орны тэр иргэний нийгмийн тэр систем тогтолцоо. Тэд нар яаж төр засах ард түмнийхээ хөгжил одоо дэвшилд яаж мундаг хувь нэмэр болж чадчихна. Энийг л одоо ярмаар санагдаад байдаг. Тэгэхээр яг өөрөө чинь нэг саяны сонгуульд оролцож байгаа байд ерөнхийдөө саяны сонгуулийн дүн энтрийг хараад ерөнхийдөө энэ рүү явж гин тэ. Тэгээд дараагийн сонгуул гэхэд энэс хой төвлөршөд ороод ирэх үлээ тийм ээ. Одоо энэ нэг бас нэг яг хоёр намын том хоёр намын энэ том улс төрийн зөвтгөлтнүүд энэ төр одоо зөвхөн Монголд биш л дээ ярьдаг л да. Нам гэдэг бол хамгийн чухал юм аа. Энэ бол нэгдэл тийм ээ хүмүүсийн үзэл бодлыг нэгтгэж ингэжиж шийдвэр одоо засгийн үйл ажиллагаанд нөлөөлж. Тэгвэл нам гэдэг чинь бас хинээс бүрдээд байгаа юм бэ тий. Тэгэхээр тийм хөдөлгөөнүүд ер нь одоо бас энэ тэнд байгуулж явах хэрэгтэй болоо гэж би ойлгодог. Тэгэхээр саяны сонгуулиас одоо отгон бэр ямар дүгнэлт хийв? Ер нь яг би бас бодож байсан л да. Энэ 2-5 нам л одоо жишээ нь ингээд гарч ийн ерөнхийдөө гарч ийн л да.
төвлийн жижиг номуудын хэрэг юу байх юм. Америк нэгдсэн улс ингээл бүгд найзлан мартсан ном гэл 2 ном гэж байна. 2 хооронд ингээл нэг гойцлог компани гэх шиг ингээл тэ. Ингээл нэг гарчаанс ингээл цаг хамгийн өөрөөл ингээл явж байна. А гэтэл ерөнхийдөө хүмүүсийн одоо ер нь миний нэг бодож байгаа хүмүүс мэдэх хэрэгтэй. Сургалт гэдэг юм уу хэлж өгөх. Тань нь бол соёл гэдэг юу юм бэ хэлж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээл орж ирсэн хүмүүс нь хуучин хүү гэдэг тохиолдол байж байна л гэсэн үг тийм ээ. Тэгээд энэ уулын цаана уул байхгүй гэж бодоод энэ ертөнц байхгүй нэг нэг юм дээ гэсэн. Эсвэл одоо ингээл бүхэл юм соёлтой холбоотой. Замын соёл, хоол идэхэд төрөл соёл, хүнтэй харилцах төрөл харилцааны соёл, ер нь хурц өмсгөл соёл, бүхэл соёлтой. Тэгэхээр энийг хэлж өгөх хэрэгтэй. За иргэд гэдэг ямар эрх үүрэгтэй юм тийм ээ сонгогч ямар наад чи айгуу чухал. Иргэн би ямар эрхтэй юм бэ? Ямар үүрэгтэй юм бэ? Мэдгүй хүмүүс. Зүгээр л одоо лоосон яриад байдаг. Тэгээд яг ингээд боллоо сонголт хийлээ гэж бодоход хүн төсөөл зүгээр л өөрийн одоо эрх үүргээ бодохгүй нэгдүгээр хоёрдугаар цааш ирээдүгээ харахгүй юм тийм ээ. Зүгээр л одоо жишээ нь хүмүүс яриад байна шүү дээ. 14 аваад өгчдөг ч гэдэг юм шууд дагуурлаа аваад өгчдөг ч гэдэг юм эсвэл дараа нь чамайг ингэнэ тэгнэ гэж өгчдөг. Гэтэл эн чинь одоо миний хувьд гэхэд л одоо чинь хүүхдүүд маань ямар нийгэмд ирээдүйд амьдрах болоо гэдэг санаа төвлөрсөн. Цаахан нийгэмд амьдраас танаа зовоохгүй тийм нийгэмд амьдраас танах чинь Америкт бас олон жил болсон шүү дээ. Америкээс ирсэн шүү дээ. Ариун санаа чи жоохон багт. Одоо нэлээд нийгэмшсэн биз? Ер нь бол анх ирээд бол их хэцүү байсан шүү дээ. Их хэцүү байсан баг. Тэр бол нууц биш. Өнөөдөр бид нэр айл болгонд л тийм асуудал байдаг. Одоо миний ач нар ч гэсэн шведэд ингээл байж лээ. Одоо тэр хоёр ийм сонин нар саршиг нийгэм худлаа юм биш тийм ээ. Тэгэл тэр хөөхтүүд дээр ялангуяа нэг тийм туршилтууд энэ явагдаад байгаа л нэг ясны тийм байгаа шүү дээ тийм ээ. Ер нь яг одоо Америкээс чинь хоёр багаага тэндэл байж байдаг байж гэдэг нь тиймэрхүү бас харамсалтай төрж ирсэн. Яг тэр энд ирээд энэ орчин одоо хэдэн жил болж байгаа вэ ирээд танаас? Ирээд ер нь одоо 4-5 жил болж 4-5 жил болж байна. Хүүхдүүд бид нар ч нэлээд тэнд байж байгаад ирсэн. Тэгээд яг хөө эхлээд их санаалдаг байсан. Гэхдээ нэг зүйл дээр би бас одоо их тайвшираад яагаад гэвэл хөгжим бүжигт ороод бас нэг хөгжмийн боловсрол. Магадгүй Америкт тийм боломж авахгүй байсан гэж болно. Одоо авиасаа нээж чадахгүй байсан ч зүгээр яг хөөрхөн дулдаг охин гээл нэг тэгэл монголчууд тэрийг үндэ яригддаг тийм л хэмжээнд л байх байсан болов. Энд ирснээрээ одоо бас авиасаа нэг болцоо гарсан болов гэдэг баярлалтай. Хараа отхон баяр. Манай энэ хөгжмийн боловсролын энэ багш нарын зааж байгаа одоо энэ бидний үеийн багш нар байж дээ өнөөдөр. Өнөөдөр энэ Ариунбаатар амжилт хэд чинь тэдний л бүтээл байхгүй нэг ясна. Томоор ярил. Тэгээд Магамаевын тэмцээн дээр одоо шүүгч нар ярьжсэн. Би чихээрээ сонсчихсан. Энэ Монголын дуурийн школа гэж байна гэдэг. Школа гэж ярьж штэ бүр. Одоо дуурийн сургууль те ийм бүхлөтэн систем байна гэдэг. Тэгэхээр бас мөн бахархмаар байгаа байхгүй бид энэ. 9 сарын 1-нд ингээд Эрдэнэт захирал одоо хөдөлмөрийн коллежийн захирал Эрдэнэт Эрдэнэт ярьжсэн. Энэ бол дэлхийд байхгүй сургууль шүү. Та нар энэ сургуулаараа бахарх хэрэгтэй. Тэгэд миний охин аав би дэлхийд байхгүй шүү. Тийм мундаг сургууль сурдаг шүү гэдэг. Бахарх чинь яа. Аюу сайн сургуульд яваад үнээр одоо тэр хүүхдүүдийг жинхэнэ одоо тэр урлагийн хүн болгож гаргаж чаддаг тийм сургууль. Зайл дээр байсан л одоо Платон гэж ярьдаг байсан. Тэндээс болоод энэ одоо тэр юм үлдсэн байна. Энэ сургууль сурч байгаа чинь манай хоёр охин бас бахархдаг. Мундаг сургууль, мундаг багш нар манай багш нар одоо сайн тэгээд үнэхээр одоо энийг жинхэнэ зааж ийм сургууль би боддог Оросд байдаг байх. Тий. Хоцлогч юм уу тийм ээ. Манайх тэгээ одоо консерватор болгочихгүй л байгаа байхгүй. Консерватор болох аль хэзээний болцсон. Тэгээ Азта манайх нэг юм гадагшаа их туйлширдаг улсуудад бол дахиад хэлэхэд
бити үндэснийхээ одоо сайхан чанартай үгүйсгч вэ гэж хэлмээр санагдтыг. Яг тэгвэл үр дүн харагдаад байдаг юм тий. За хоёрдугаарт Оросуудыг их одоо таашаадаг улсуудад хэлэхэд өнөөдөр монголчууд бид энэ оюурлыгийн ялангуяа хөгжмийн урлагийн юуг хаанаас хинээс сурцсан юм бэ тий. Энийг сайн боддог байх хэрэгтэй. Бүх юм тэр цаана далайн цаана байдаг гэдэг чинь одоо жинхэнэ туйлшрал шүү гэдгийг бас хэлчихмээр санагдаад. Соёл кафегаар далимдуулж ярих юм байна шүү дээ. За манай Отгонбаяр битээр орд сайхан одоо манай банкны хөлшлүүлэгч орд бас уулзаг уудсан байна. Яг улс төрд хүн ингээл хатуужаал бэхжээл явдаг. Нэлээд тарих толгойч сэнэглэгчлээ баг. Нэлээд юм харжлаа баг тий. Тэгээд бити одоо бууж өгөөрэй. Дахиад үзээрэй. Комбинатаас гараарай тий. Ажилчны орионоос гараарай. Бол би одоо 120 мард багтаа их очиж тоглодог болсон тэр. Тэгэл тэр дондголд сэлэл бид нэр улаан гүрний дор одоо баабар ярьдгийг тэр улаан гүрний дотлолт бид нэргээл хотын төвийнхэн 120-ын морийнхэн шинтэн нэг өөрхөн олж одоо зөрчилддөг эвсдэг нэг юм гоё соёл байна шүү дээ. Энэ соёлоо бид нэр ерөөсөө үүсгэж болохгүй. Өнөөдөр уламжил энэ бүх юм энэ кафе нэвтрүүлгээрээ би дандаа ярьж одоо манайхан ч бас тийм их настал тийм эргэн дурсахын их тийм юутай үндэстэй юм ба шүү дээ. Тиймэрхүү юм ярихлаа нэхгүй сэтгэл нь хөөрөлтэй ингээд. Тийм. Намаг ер нь бидний ч баг багтаа тааш мод 40,000-аас 50,000-аас микрос 100-аас гардаг. Янз бүрийн хүмүүстэй зүйдэг тийм ээ. Тэгээд бинз тоглолтдог гэдэг битлээс тэгээд ингээл янз бүрийн маягаар одоо тэр хандлагуудыг мэддэг, чаддаг одоо сонсдог соёл эндээс тартдаг байсан гэж юм. Тийм шүү дээ. Одоо 120-аас харлавга. Тийм. Одоо Ягаанбаатар ногоо мөнхөө гэдэг одоо нэг солонгын мөнх шаргалыг агуу зураач байлаа шүү дээ. Тэгэл миний одоо дандаа багада өрхөж найзалж явсан. Ийм гоё соёл уламжил бид нар энийг одоо ер нь бол хайрлж хамгаалж явах хэрэгтэй гэж бодож байна. За битэрийн уучлаарай ингээд ярианы цаг өндөрлж явах шиг байна. Манай соёл кафены банкны хөлшлөөс Шатханбаярыг дараа дахиад уулзна. Яриагаа үргэлжлүүлнэ хоёлоо тий. За тэгээд өөрөө удирдах хэсгийг одоо бэхжүүлэх энэ үйлстэй амжилт гаргаарай гэж дахин хэлмээр. За баярлалаа. Дараа уулзлаа. Баяртай. Хүн соёлт ертөнцид оршихын тулд амьдрах учиртай. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Балчин жавын долгио. Эрхэм үзэгчдээ манай нэвтрүүлэг өргөжж байна. Одоо уламжлал ёсоор нэвтрүүлгийнхаа 2 дугаар хэсэгт хөгжмийн урлагийн талаар та бүхэндээ мэдээлэл өгье гэж бодлоо. Саяхан 10 дугаар сарын 13-нд Нобелийн шагналыг Боб Дилан төхөр
боллоо. Энэ мэдээ бол одоо их аширгалтай, миний хувьд бол их гайхамшигтай, тийм баярлууштай ийм мэдээ хүлээж авсан байдаг. Учир нь юу гэвэл Боб Дилан бол манаач явах дэлхийн рок хөгжим, рок соёлын одоо хамгийн агуу хүмүүсийн нэг. Ерөнхийдөө анх тутам уран зохиолын салбарт рок хөгжимчин энэ том шагналыг хүртэх болсонд баярлсан юм. Роберт Аллен Циммерман гэж жинхэнэ нэр нь Боб Дилан гэж мэддэг боловч жинхэнэ нэр нь Циммерман гэдэг. Боб Дилан бол одоо энэ жил 75-тай. Тийм юуны авах талаараа бол одоо Оросын, Одессын еврейчүүдээс гаралтай. Өнгөрсөн 1905 оны еврейчүүдийг хавчин хях нэг айхтар том тийм юу болсон байдгийг. Тэр үед Одессаас зогтож гарсан ийм Циммерманы хөрсөд нагас талаараа болохоор ээжийн талынх нь өвгдөөц нь болохоор Литвийн еврейчүүд. Ингээд Боб Дилан бол Роберт Аллен Циммерман маань Америкийн Миннесота мужийн Дутулу гэж хотод төрсөн ийм одоо сонин өсөл гаралтай. Тэгээд багасаа их хөгжим сонирхдаг бас тийм яруу найргийн их авиас бэлэгтэй 10 наснаас шүлэг зохиож ирсэн гэж ярьдаг. Боб Дилан бол хүн төрөлхтний одоо хөгжмийн түүхэнд хүн төрөлхтөнд нөлөөлсөн ач холбогдлоор Битлсийн дараа ордог ийм агуу хөгжимчин, яруу найрагч, зураач, кино жүжигчин. За ер нь олон талын тийм мэрэгжил боловсралтай тийм агуу одоо урлагийн том төлөөлөгч. Өнөөдөр хэрнээ дуулж байгаа 62 оноос уран бүтээл нь тоологдож явдаг. Би жоох хөвгт байхад Paul, Mary, Pete гэд гурвал одоо анх нэг гоё дуулаад Оросын Крогозор пянзан дээр бичигдсэн тэр нь Blowing in the Wind гэдэг дуу. Энэ бол өнөөдөр бол одоо дэлхийд бол мэдгүй хүн гэж ер нь үндсэндээ байхгүй дээ. Тэгэхэд протест дуу гэд. Энэ Боб Диланы нэг агуу гайхамшиг нь юу гэхээр рок урлагийн тийм эсэргүүцлийн дууг одоо тэрний суурийг тавьсан. Саяны миний нэрлсэн дуу бол яг тэр үед нөгөө 60-аад оны ихэр хар арьснуудыг их гадуурхаж Боб Дилан ч өөрөө цагаан арьсан л да. Тэгээ хар арьснуудын одоо арьс өнгөөр ялгуурлах, ад үзэх, хүчрхийлэл энтрийн эсрэг айхтар дууны үгнүүд зохиож тэр дуунуудаа дуулж тэр үеийн одоо протест дуучид гэж ярьдаг. Өөрөө бас гайхамшигтай гоё дуулдаг. Тэгэхдээ Боб Дилан өнөөдөр ер нь яг тэр дуучны урлаг талаас нь аваад үзвэл бас одоо дуулна гэж ойлно гэдэг шиг бас нэг айхтар тийм бол гоц дуучин биш гэж бас зарим одоо хүмүүс үздэг тал бий. Яг хоо Боб Диланы өнөөдөр одоо яагаад Нобелийн шагналыг юм уу гитарч рок дуучинд өгчих вэ гэхээр дууны үгийн гайхамшигыг л нотолж өгсөн байдаг. Өнөөдөр Нобелийн шагналыг бол одоо дууны урлагт цоошин үг илэрхийллийг бий болгосныг үнэлж Нобелийн шагнал өглөө гэсэн юм тодорхойлттой байгаа. Одоо удахгүй гардуулах ёслол нь болно. Боб Дилан бол ерөнхийдөө анх гитар тоглож сураад амуу хуурыг одоо ингээд гайхамшигтай үлээдэг ийм дүр зургаараа анх бий болоод одоо хэрнээ хүн төрлөختний одоо зарим мэдхгүй хүмүүс бол нэг гитараараа амуу хуур барьсан нэг ийм дүр зураг нь бол хоногшсон байдаг.
Боб Диланыг Beatles-ийг хийх шүтдэг. Яг тэгвэл Beatles-ийн Боб Диланы дууны шүлгээр нэг ясны хүмүүжсэн гэж хэлж болно. Ялангуяа John Lennon бол одоо Боб Диланы тэр нэг дуу гэдэг зөвхөн хайр сэтгэлтэй гинэн одоо дурлалын үгээс гадна бас их чухал ач холбогдолтой үг илэрхийлэл байж болох юм а гэдгийг анх Боб Диланы дуунуудаас сонсч ингэж одоо жишээ авсан гэж үздэг. Боб Дилан нөгөө талаар бас Beatles-ийг одоо нэг гамшиг бол хар тамхи анх татуулсан бас нэг юм одоо хүчтэй гэж ярьдаг штэ. Та нар ийм ачи юм тат юм а энийг татаад үзгээд урд татсан юм түүх байдаг. Гэхдээ энийг бол одоо юу нэгэнт түүх болцсон учраас сонирхолж ярихад нэг юм муу талынх нь юм гэж ярил л да. Боб Дилан өөрөө John Baez гэдэг бас тэр үеийн одоо алдартай дуучин John Baez-т нэг гэрвэл бас хайр сэтгэлийн холбоотой болоод анхных нь одоо тэр гайхамшигтай дуунуудынх нь ихэнхийг John Baez дуулсан байдгийг. John Baez манай үеийнхэн бол онцхгүй дээ одоо протест дуучин алдартай эмэгтэй дуучин байсан. Боб Диланы дуунууд далаа гатлаад биднэрд бас нөлөөлсөн. Монголчууд биднэрт. Бид нар бас одоо Боб Диланы дуу жишээлбэл Марлен Дитрих дуулна, Elvis Presley дуулна, одоо Stevie Wonder дуулна, Ган хоёыг дуулна гэдэг ингээ үргэлжлүүлж байна. Манай хамтлаг маань Ган хоёыг маань энэ дууг дуулах гэдэг бас нэг капиталист тэр үе чи барууны дуу гэж дуулж болдгоо. Үзэл сурталын тодорхой шалтгаанаар тэгсэн аз болж Дэн Рид гэдэг нэг юм дэвшилтэд одоо Америкийн дуучин бас нэг социалист орнуудаар яваад манайхраа бас нэг ороод ирсэн тал байдаг. Дэн Рид гэдэг нэг гоё дуулнаа Дэн Рид. Тэгээ Дэн Ридийн урын санд байдаг байхгүй энэ дуу Blowing in the Wind гэдэг. Тэгээд бид нар чинь нэг одоо нэг үзэл сурталын энэ дунд шатны нэг хинхэг юмнууд байдаг байлаа шүү дээ. Намын кадрууд тэднийг малгадаж одоо Дэн Рид Америкийн дэвшилт нэрт дуучин Дэн Ридийн урын сангаас та бүхэн дуулж өгье. Blowing in the Wind-ийг бид нэр улс төрийн дууны наадам дуулж ирсэн юм төвх байдгийг. Тэгээч бид нэр анхлагаар наадамд төрүүлжиж байсан. Дараа нь бид нэр Берлиний одоо олон улсын дууны улс төрийн дууны наадамд очиж Blowing in the Wind-ийг дуулсан. Гэхдээ тэнд бол одоо зарлж барайгүй л дээ зүгээр ингээд хүн болгон мэддэг учраас. Тийм учраас Боб Диланы одоо гайхамшигт дуурлагын гайхамшиг нь биднийг бас тойрог юмаа гэдгийг би энэ жишээгээр ярьж байгаамаа. Тэгээд сая энэ Нобелийн шагнал өгдөг нь юу хэлээд байна гэхээр дууны үг гэж ямар хүчтэй байд юм бэ те. Дууны яруу найраг гэж ямар гайхамшигтай байд юм бэ. Нобелийн шагналыг өгдөг хүмүүс ч бас тийм одоо нэлээд сүрхий тийм одоо үнэлэмжээр үнэлэгдэж олгогддог юм одоо дэлхийн хамгийн том шагнал гэж хэлж болно да. Тэгэхээр эдгээр бас өнөөдөр яг тэр рок дууны яруу найргийг үнэлж одоо эн чинь бас нэг их яруу найргаас дутхгүй юм ач холбогдолтой юм байт юм а гэдгийг нэг ясны одоо үнэлж зинж ийм шагнал өгж байгаад бид бүхэн баярлалгүй яах вэ? Энэ бол манай одоо яруу найргийг тодорхойлдог, яруу найргийг дээдэлдэг хүмүүс ч гэсэн тодорхой хэмжээний мессеж өгж байгаа. Өнөөдөр рок дуу гэдэг чинь зүгээр нэг бас нэг үг, дууны үг гэдэг ах биш. Хип хопчдын одоо энэ өглөөд байгаа үг гэж бас чухал байд юм шүү. Рок дуу гэдэг чинь чухал үгтэй байд юм шүү гэдгийг л харуулдаг байгаа. Тэгэхээр над мэтийн юм рок урлагийг шүтдэг хүнд бол энэ бол асар том гоё үйл явдал болж байгаа. Тэгээд Боб Диланыг ингээд өнөөдөр их сонин би энэ Соёл кафе нэвтрүүлгийнхаа цувралаар ерөнхийдөө хүн төрөлхтний бүх цагууд бүх одоо ард түмнүүдийн гайхамшигт шилдэг 500 дууны нэгдүгээр байр хүртэл би яваад байсан. Эхний топ 10 дуу. Өнөөдөр нэгдүгээр байр нь Like a Rolling Stone гэдэг Боб Диланы дуу одоо 2004 оны санал асуулгаар төрүүлсэн байдгийг. Энэ дууг манай залуучууд бол одоо
намайг бас шүүмжилдэг гэсэн би зүгээр тэрэнд бол баярлаад байгаа. Одоо жоохон хосрогдонгүй юм яриад байна гэдэг. Тийм биш юм аа. Хөгжмийн урлаг, соёл, хүн төрөлхтний соёл гэдэг чинь уламжил тэр түүх дээр суурилж өнөөдөр одоо энэ Coldplay одоо music гэдэг юм эдгээр чинь тоглож байгаа шүү дээ. Тийм учраас ярилгүй байх уу, ярихч болно. Одоо зарим Bob Dylan-ы дуунуудыг өөр орчин үеийн залууд ууснаар мэддэг болчоод намайг одоо тэр хавас өнгөрсөн үеийн өвөгийн тухай яриад ийн гэсэн юм шүүмжил байдаг болтой юм. Ярихч болно, сонирхуулагч болно. Мэддэггүй бол мэдэж яв гэж хэлмээр байдаг. Тэгээ ийм гайхамшигтай одоо дэлхийн рок урлагийн хамгийн том одоо ориглуудынх нэг нь Bob Dylan яа харахгүй юм. Тэгээд өнөөдөр тэр гитараа бариад тэр амуу уураараа эхлүүлж байгаа. Өнөөдөр би та бүхэнд бас архиваас одоо Bob Dylan-ы Blowing in the Wind-ийг та бүхэнд сонирхуулъя гэж бодсон. Манай залуучууд хараад энэ одоо ямар сони ийм сонинд дууддаг юм уу гэмээр санагдана. Гэтэ та нар хэрвээ англи хэл сайн мэддэг, гадралдаг бол үгийн сайн сонсоорой. Ямар үг утга юу илэрхийлээд байна гэдгийг яахлаар энэ хүнд Нобелийн шагнал өгд юм бэ гэдгийг та бүхэн өөрсдөө бас сонсоод үнэлээд цэгнээд ойлгох болов гэж би итгэж байна. За ингээд Bob Dylan-ы Blowing in the Wind гэдэг дуугаар өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлөё гэж бодлоо. Дараа уулзтлаа, баяртай. How many roads must a man walk down before you call him a man? Yes, and how many seas must a white dove sail before she sleeps in the sand? Yes, and how many times must the cannonballs fly before they're forever banned? The answer, my friend, is a blowing in the wind. The answer is blowing in the wind. How many years must a mountain exist before it is washed to the sea? Yes, and how many years can some people exist before they're allowed to be free? Yes, and how many times must a man turn his head and pretend that he just doesn't see? The answer, my friend, is a blowing in the wind. The answer is blowing in the wind. How many times must a man look up before he can really see the sky? Yes, and how many years must one man have before he can hear a people cry? Yes, and how many deaths will it take till he knows too many people have died? The answer, my friend, is a blowing in the wind. The answer is blowing in the wind.
Хүн соёл ертөнцид оршихын тулд амьдрах учиртай. Монгол улсын урлагийн авьяа зүтгэлтэн Балчин жавын долгио.